бүтээгчийг шүүлтэнд дуудаж. Хүнсгөө зингидаа доошоо хараад жон бүгдэлтэй байгаа мэдрэгч. Нэг очин байна л да. Өөрөө ухаан үзгээд нэг орхичдаг юм байна. Гэвч ухаарахгүй. Явсаар удах нь их юм байна. Ер нь яваад л байвал яваад л байж болтгоо юм байна. Энэ ямар нэг хуулийн цорхоо юу? Юу хийдгийг нь харахаар хэдэн шоргоол цараа сууж байгаа хүн шиг нэг өөрөмөг шидэж өгчхөө тэргээ яаж зөөж байгааг нь хараад эсвэл хэн нэгэн шавж юу ч юм булаацалдахыг хараад л эсвэл өөрт нь сургамж болно. Энэ нь угаасаа ингэж явж ах нь зөв. Ингэж агаад өөрснөө сурна үз. Гэт хараад л байж идэг. Ажиглаад л хэн нэгэн анзаарч ажиглаж явах хэрэгтэй гэж үзье. Ажиглаж яснаа ажиглана гэдг нь тогтоод яах гэж гэдг нь мартагдчихвал яах вэ? Тэнд ямар нэг үйлдэл хөврөөдөл байдаг. Эцэс төгсгөлгүй. Шийдэлгүй. Яваад л байвал аяанда эмх замбраагаа өөрснөө олж хөгжнө гэд байж ах уу. Гэвч тэгсэнгүй. Нэг бол оролцоо дутагдаад. Нэг бол гавьяаг нь өөртөө авчиад өөрсдөө хөсөн дээр буухгүй сайн сайхан юм өөрснийхэн гавьяанд хийсэн мэт хэлчихэд сууж байхыг бүтээгчийн алба гэдэг үү? Хаанчлал эрх мэдэл чинь тэр үү? Нэг талаас хүмүүс буруу зүйл хийвэл түүнийг ухамсарлан заасах ёстой. Шудраг бус зүйлийг хийсэн бол тэндээсээ гэмшиж уучлалшүүлэх хэрэгтэй. Ухамсарлах хэрэгтэй. Эдгээр зүйлсүүд бол байж болох үз. Зүйлс мөнөөс мөн л баг. Гэтэл гэдэг зүйл байна. Нэг тийм хуучмсаг итгэл үнэмшилд баригдаж хязгаарлагдчихсан юм шиг. Мэдээж шинчилж гин гэдэл хамаа замбраагүй хааш яаш хандахын нэрийг хэлээгүй л дээ. Бүтээгч гэдэг зүйлийг хүмүүс олон янзаар харж байгаа. Дээд бурхан, тэнгэр эцэг эсвэл ямар нэгэн зүйлийг урлан бүтээдэг хүн. Урлан бүтээдэг хүнийг бол энгийн амьдралын бүтээдэг хүн л гэж харж байгаа. Дээд талдаа бүтээгчийг бол ерөнхий орчлон ертөнцийг бүтээсэн бурхан мэт харж. Гэтэл орчлон ертөнцийг бүтээсэн бурхан гэж яг хэн юм бэ? Хэлбэртэй юу? Хэлбэргүй юу? Үнэхээр байдаг уу? Байдаггүй юу? Яг ч тодорхой биш атал хүмүүс байгаа гэж итгэл үнэмшил анхаарал төвлөрлөөрөө тэжээж тэтгэн өөрөөсөө итгэл үнэмшил харах онцгой төсөөллөөр баяжуулж байгаа. Түүнд нь хязгаарлагдчихаагүй л байгаа даа. Хараад л сууж идэг ажилтай юу?
их хачин байгаа юм. Нэг л биш л юм үнэртэй л байгаа юм. Учрыг илүү тодорхойлохыг хүссэн юм аа. Буруу тойж, зэмлэж, бүтээгч та бол муу гэж хэлж дээр чин гарах гэж залрах гэж оролдохыг бодсонгүй л дээ. Шүүж эсвэл шүүгдэж, шийтгэж эсвэл шийтгэгдэж явахын хэрээр зарим нэг үнэн орж ирж суугаад байна л да. Харахгүй дотор явж байхад олон булхайг олж гадарлав. Яаж мэдэх вэ? Тэнд буруу тийшээ битгий яв гэдэг нь өөрөө хамаг булхайнд байдаг юм биш байгаа тэнд. Нэг балаа нь яваад орцсон хамаг юм мэдчихээд сул талыг нь бариад авчихсан юм биш байгаа. За иймэрхүү нэг үндэслэлтэй юм асуух гэдэг юм. Ер нь одоогийн нөхцөл байдал нэг биш байгааг анзаарж байгаа. Гэхдээ хит оролцохгүйгээр бас хит хойшин суухгүйгээр яаж энэ асуудлыг шийдэх вэ гэж Бодол. оролцохгүйгээр зүгээр харж суудан үнэ. Ер нь эцэстээ өөрсдөө хаана хүрэх нөө гэдгийг харах сонирхолтой байд. Өөрөө чинь яах нь вэ гэд хараад сууж сонирхолтой байдаг байвал яах вэ? Таагүй. Тохгүй. Гэхдээ бүтээсэн зүйлээ яах нь гэж харж болохгүй гэж. Хариуцлага нь хаана байх вэ? Болох юм болдгоороо болоод явж хахад яг тэнд юу хариуцах? Болдог ямиг нь болохоор нь болгож байгаа. Тэр нь та нарын хүчин чармаалт биш үйл яах вэ? Юуг хариуцах ёстойг мэдэхгүй байгаа бол бүтээгч өөрөө төөрчгүй. Одоо ууралч. Төөрсөн гэдэг үгийг сонсохоор дургүй. Юу гэсэн үг вэ? Юмыг наантай цаантай харж чадахгүй байгаа юм байна. Үнэхээр алдсан бол засъя. Алдаагүй бол хуулж ойлгуулъя гэж сэтгэхийг даяар хинүүс зөвлөдөг юм бэ. Үгүй гэж хэлмээр байгаач. Үнэн ортоо хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй бол. Бүхэллэг том байх тусмаа хоронд идэгдвэл автагдвал тухайн бодгал бит эсвэл бийгүү байдлын дайны үлэмж байж таарна. Түүний хэмжээгээр хор хохирол нь өндөр болж таарна. Энэ хариуцлага биш үү? Тавгуурж ин тохгүй болж. Тэнийг огт гэд мартцсан санаанд нь байхгүй. Харахгүй байгаа нь төөрөгдөл биш гэж үү? Яг хүний сэтгэл
нэг талаараа амтлуулдаг. Амьдралын амт, хайрын амт, утга учирын амт. Нөгөө талаараа их аюултай сорилтыг авчирдаг юм байна л да. Бурхан байгаад ч, бүтээгч байгаад ч, дээдийн дээд оршихуйд байгаад ч хүний сэтгэлд орж тэр бүхнийг амтлахын цагт өөрийн мөн чанарыг хадгалан үлдэж чадах уу гэдэг. Тэгээд тэдний юу ч хийсэн түүнийг нь итгэн дагах хүмүүст учрах үр дагаврыг яах вүлээ? Яг уу юмд маантай цаантай итгэж сур гэж хаацалж болох л ах л та. Юмс өөрсний мөн чанараараа оршосоо л гэж үзэж байна. Тэр нь үнэнгээрээ түүгэж байгаасаа. Үнэн хөдөлгөөн оршин тогтнолд оршдог ч гэж магадгүй л дээ. Гэхдээ энд бол оршдог. Өнөөх самсарагийн тарихт орж ирсэн л болвол үйлдэл бүрчүүр давартай л гэж таарна. Тэгээд тэрнийхээ хариуцлагыг өөрхийг шаардна. Өндрөөс харах нэг өөр, өөрийн биеэр туулах нэг өөр л баг. Зарим мэдж байгаа зүйлсийн заах гэсэнгүй дээ. Ядаж хэн нэгэн олж харах нь зүй юм болов уу гэж бодож байна. Төөрөгдлийн үр дагавар гэж байна. Түүгээр юу хийсэн юм бол нэг харуул ямар вэ? Ойлголоо. Бүтээлч гэж өөртөө бардамнаад би ч гэсэн адилхан төөрж унаж болно штэ гэдгийг марцчихжээ. Ямар нэг хэлбэрт баригдахгүй. Оршин тогтнолууд баригдсан. Алтан голч дээр өгөнд буулгаж ирж байгаа нэг төрлийн хамгаалалт. Магадгүй энэ нь миний хувь тавилан даалгаварт бичээтэй бөгөөд мартсан цагтнаас сануулгахаар тохирсон ч гэж магадгүй. Би бүгдийг мэдэхгүй байна. Одоогийн байдлаар татагдан тэмүүлж байгаа дуудлагыг сонсхийг хичээж суралцаж ирж хайж таньж мэдхийг оролдож тэгээд миний чадах зүйл байвал хий гэж иймэрхүү л явж байна. Алдаа оноогоо засахыг оролдож байна. Сүнсээ генез хөвөрлөхийг оролдож байна. Энэ амьдралдаа өөрөө хийгээгүй идэж эсвэл хийлгүүлсэн зүйлсийг ч өөрч байна. Зөвхөн бүх бурууг өөрт авах нь бас нэг дулмаг санагдаад л байна. Хаа нэгтээ тэнцвэргүй юм болоод байгаа юм шиг. Өдөр их тусам юмсад хүүхдийн гинэ итгэлээр хандаж ирсэн улам ихээр харах юм. Харах боллоо. Гэтэ тэр бүхэн өөр ингэсэн хүчтэй байсан. Зөв байсан. Зарим нэг алдаа онооч байсан. Гэхдээ өнөөдрийн харах онцгөр энэ бүхний цаана ямар үнэн оршдог юм бол гэж боддог байна. Бас нэг зүйлийг гайхаж байна. Альбан тэрэн, хар сүнс, сүдэр, луум өлхөөгч, сааралуудч гэдэг юм уу, сатаанч гэдэг юм уу, тодорхой нэршил бүхий, архетип бүхий дөрүүд байна. Тэдгээрийг
буруу хазгай тэрэнд ингэж болохгүй. Одоо муу муухай. Гэрэл хайр бол сайн сайхан гэж итгүүлж байгаа нь бүгд адилхан бүтээл биш гэж. Хоорондоо утга учиртайгаар оршдоггүй гэж. Тэнцвэр алдагдах үедээ л дуудагддаггүй гэж. Зөвхөн нэг талыг барьсан туушир зарлан тунхаглаад байгаа нь юуных вэ? Энүүгээрээ хүмүүсийг буянтай сайн хүн болох ёстой гэсэн зүйл рүү харахуу түлхэж байгаа нь. Энэ яг дээд ёс нь мөн үү? Биш ээ. Хачин л байгаа. Тэгвэл энэ бүхэн яг үнэхээр та нарын хэл мөн үү? Хүмүүс гуйлаад байна уу? Завсраар нь далийн юмнууд орж ирээд гажуудуулаад байгаа юу? Эсвэл үнэхээр та нар муу юм уу? Та нар өөрсдөө асуудалтай байна уу? Ихэн булангартай бол тэгэл цаашдын урсгалууд бүгд булангартай байна. Хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Хүлээн зөвшөөрч. Өөрийн чадал чадвар нөлөөг сайн мэднэ. Яаж нөлөөлж байгааг ч харж байна. Миний жишээлбэл бол хажуунаас давхар янз бүрийн зүйл орж ирж нөлөөлөх нь бага. Явж хөөсөөр би л өөр болж. Ядмаг байна. Тайлбар нь тусахгүй байна. Үнэн үг зүрхэнд ордог гэдгийг би сурж байна. Үнэхээр хүлээн зөвшөөрсөн бол санан сэрэгчээ яагаад мэдрэгдэхгүй байх. Одоогийн цаг үе маш чимээгүй мөртлөө тахар шиг тодорхойгүй гүн гүнзгий байдалд нэрвэгдсэн байна. Хүмүүс чадхаараа өөрийнхөө тодорхойлох гэж оролдож байгаа хэдий ч тэр нь хүчгүйдэж. Эдгээр нь анхлан бүтээгчдгийн анхдагч нарын алдаа дутагдлаас үүдсэн өөрснийх нь сүнс ухамсарын их үүрсүрээс үүдэлтэй зүйлс сэргэн идэвчээд маш гүн өтхөн манан дунд сохрон яваагаа ойлгохгүй маш эвгүй нөхцөл байдал дотор оршиж байгаагаа үл ухамсарлаж зэрлэний шинжтэй хий хоосон зүйлсээр хаана дүүрсэн шинжтэй уялдаа холбоо утга учирууд нь бүдгэрсэн. Хэлэхгүй. Энэ бүхнийг тайлж хүмүүст ойлгуулахын тулд нэг талаасаа цэвэрлэгээ хийж өөрийн ухаарлын мэдээллүүдийг цацаж янз бүрээр оролдоод явж байх гэтээ илүү тодорхой олохын тулд дээд доодгүй хаасайгүй шүүжил таарах. Хэнийг ч ялгалгүй л үүнд дуудчил таарах. Магадгүй үннээс зугтаж явах цаг хугацаа дууссан ч юм. Их нь хаа хүртлээ булангартай гол гэдэг бас сонирн байна. Та бодвол бас нэг зүйлсээс бүтсэн л байлгүй. Тэрний цаатахыг очиж ухаж төнхөж төнхөх болохоор хаацаач харанхуулаад байгаа тал байгаад байгаа.
Тэгтээ ийм үед зогсно гэж намайг бүтээгээгүй л байна. Одоо тахгүй болж яг голыг нь олоод хэлчихөө гэмээр. Өөрөөс нь цаашаа тэн бас эвгүй байгаа гэдгийг бас мэдж байгаа юм. Гэтэ бүтээлчийн бардам зам Хэрвээ тийм бол бүх хүний бардам зан хаац шалгалт нь зөв болж таарах гэдэг. Ингээд бас л хариуцлага ирээд. Би бүр цаашлаад нарийн илчилж болно. Яаж арчаагүй байдалд ороод түүнээсээ болж ямар үйлдэл хийсэн байж магадгүйг бас хэлж болно. Гэтэ хэлүүлэл түхгүй байвал их сайн. Хүмүүс сэтгэл найдварын баггаа очичвол төвлөдөг гэж бодож байна. одоо тайвширч байна. Хийгээд байгаа үйлдэлүүдийнхаа утга учирыг анхан зорилгыг мартцсан. Бусдад тулгаж байгаа асуудлаа өөрснөөсөө нэг асууж үзээсэй гэж хүсэж байна. Өөрөлдлөөдөг байвал юм гэдэг хязгаар нэгэн цагт дуусна илчлэгдэнэ. Дөрөсгөл ичхүүртэй ш. Нэг удаа бүрэн бууж өгөөд үзвэл ямар вэ? Нэмэт хэлэхэд туршилт төдийгөр биш. Хариуцлагатайгаар. Магадгүй бид нар одоо туршилт байхаа болж байгаа бах. Туулайнууд чинь насанд хүрч иж мэднэ. Ер нь туршилт гэж хардаг байсан. Туршилтын тэмцээний зөнд нь орхичдаг байсан. Тэ хард. Миний бодлоор бүтээгч нь өөрөө өсөн дэвжих шаардлагад орж байгаа шиг байна. Асуудлаа эртхэн зэрэгцлээ цаашийн үндэс рүү хамт явъя. Тэр нь илүү сонирхолтой юм. Өсөн дэвжих шаардлагыг сонссон чинь баярлж байна. Ийм боломж байсан юм уу? Хизээж зогсоохгүй гэж илэгдлийн хууль оршдог баг. Өөрөөснөө илээж суухаар. Зам хааж зогсгоо байлаад гараас хөтлүүлэх сайн. Хатуухан хэлэхэд. Ойлголоо. Муудаа биш гэдгийг нь ойлгож байна. Тийм хэлбэрийг олчихсан байгаад байгаа. Түүнээс ангижрахын цагт ямар нэг үзэсгэлэнтэй оршин тогтнол үз. Нэвцаашгүй. Тэгж дийлэхгүй л дээ. Мөн чанараас ч давсан гайхалтай зүйлс огтж байж магадгүй. Энэ зэрэгтэл гадарлаж байгаа
Наадам итэд үзэж харах тэмүүлэл байна. Мэдэх сонирхол байна. Хүлээн зөвшөөрч. Тэгсэн чинь баярлж ин маш их. За тэгээд үлдсэнийг нь танд үлдээе. Сануулсанд баярлалаа. Талархаж байна. Хүмүүсийг нэг хайрцагнаас нөгөө хайрцагт нь хийхгүй тулд хэтэрхий олон тайлбар юмс хэлмээргүй. Энэ дээр их болгоомжтой хандхыг хичээж байгаа юм. Тэгэхээр энэс цааш илүү үг хэлэх хэрэггүй байх гэж би үзэж байна. Үр дүн харуулна. Бодит нөлөөлөл хариултыг өгнө. За тэгээд дуудагдана. Дуудлагыг хүлээн авсанд талархъя. Дуудсан талархлаа.